Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй танин мэдхүү хэлээр оройтой Занга ТV-гийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид нарт Монголын түүхийг хүрнэ ярьж өгөхөөр судлаач Бэлгүн, судлаач Тод миний би энд сууж байна. За танд өдрийн мэндийг хүргэе. За чамд бас энэ өдрийн мэндийг За хүргэе. үзэгчдтэй бас өглөөний мэндийг хүргэе. Манай дугаар чинь өглөө гардаг болохоор өглөөний мэнд. Тий. Өдөр нь өглөө байж идэг болохоор. За өмнөх дугаар дээр Монголын их хаан гүйг гинт өөд болж байгаа. Тий. За ингээд дууссан. За Монголын хаан гүйг бол миний санджаар 18 сар гэж би санаж байна. Тий 18 сар хаажсан. Энэ 18 сарын хугацаанд бол үндсэндээ ээжийнхаа явуулж исэн бодлогыг зарим одоо бусармаг бодлогуудыг бол болиулсан. Төрийн сайдыг буцаагаад өмнөх үеийн сайдуудыг буцаагаад албан тушаалд нэргүүлж тавьсан. За хүн амын тооллого явуулж татварын асуудлыг цэгцэлсэн. Тэ ийм одоо гармгаа сайхан үйл явдлуудыг хийсэн. Ялтчгүй. Даанч бага хугацаанд. Энэ дээр нэг асуулт гарч ирж байгаа нь юу вэ гэхээр Гүйг хаан өөд болсны дараа за Монголын эзэнт гүрний дотоод гадаад нөхцөл байдал юу болж яваа яг энэ үед. Ямар өөрчлөлтүүд гарав. Жишээлх юм бол өгөөдөө хаан өөд болоход Ахмад хөвөөдийн аян дан гэдрэг татдагтай адилхан яг энтэй адилхан өөр дотоод гадаадад болж байгаа үйл явдлууд ер нь юу болчихсон юм бэ? За би тэгээд бас нэг юм байгаамаа. Энэ ишгэн хөл нуур гэдэг байгаа шүү дээ. Тий. Би нэг зүгээр цаанаас л нэг амны уншлага болчихж. Казахстаны зүүн одоогийн Казахстаны зүүн хэсэгт гэж би яриад байсан. Гүйгөө Кыргызстан Балтийн эзэмшил нутаг Дунай мөрний Болгаараас Кыргызстаны ишг хөл нуур хүртэл, ишгэн хөл нуур хүртэл. Одоо Кыргызаар Исилкул гэдэг байгаа юм л да. Ишгэн хөл нуур хүртэл их том өргөн удам газар нутгийг бат бол хяналтандаа байлгаж исэн. За тэгээд тийш нэмэл голоос уулзъя гэж нэг гүйг ирсэндээ. Тий. За тгийгээд цэргээ орхиод шадраа дагуулад явж байхад нь сорхогдны цэрэг одоо илч хурж ирээд занг тавьсан байгаа гэж хэлээд Тэвэн гот нь ишгэн хөл нуураас бие муудлаа гэж хэлээд илч явуулчаад өөрөө ингээд дээшээгээ яваад өгсөн. Ишгэн хөл нуурыг ингээд одоо өгсөд хэн гүйг араас нь явж байгаад Бишпаликаас яг 7 өдөрчин зайтай газар тэнгэр талчиж байгаа. Тэгэд энэ бол мэдээж хэрэг нууц. Яг гүйг хаан яагаар ингээд одоо амирсдчихв? Юу болов? Хэн энэ үүргийг гүйцэтгэв? Хиний захиалгаар. Тэгээ маш олон судлаач нар сорхогдсон дээр буудаг. Сорхогдсон л энийг хийцэн гэдэг. Үгүй тийм ч хийж болно, үгүй ч хийж болно. Гэхдээ яг хөө магадлалтай. Эсвэл Исмаилид хийв. Бас магадлалтай. Чи одоо гүйгийг алсан хэсэгтэр яриад шүү дээ. Тийм, гүйг хаан тэнгэр тайлсан хэсэгтэр. Би бол хувьдаа сорхогтой хийсэн гэдэг дээр бол айгүй санал нэг байгаа даа. Магадгүй. Тийм. Энд чинь нөгөө гүйг хаан синтед хугацаанд үндсэндээ сорхогтны хүүхдүүдэд аюул учруулад байгаа шүү дээ. Нэг талаараа бас нөгөө хүүхдүүдийнхаа эрүүл аюулгүй байдлыг бодож ээж хүний хийсэн үйлдэлж байхыг үүсэхгүй болчиход байна. Үүсэхгүй тийм. За яг иймэрхүү үйл явдал болоод гүйг хаан гинт тэнгэрт хальснаар Монголын хаан ширээ эзгүрлээ. Гүйг хааны хатан Овгол хамиш Монголын төрийг одоо удирдаад авсан байна. Алс, Баруун Европ, Атлантын далай, Франкийн Вант улсын ураг шага, Бургундийн Вант улс 1247 оны 11-р сарын 18-ны өдөр нийслэл Лион хотын эхэс дээдс олон жилийн аянаас хурж ирж байгаа хүмүүсийг хүндэтгэлтэйгээр хүлээн авч байлаа. Яг энэ үед. За бөөн яг хотын хаалгаар орлоо. Хүмүүс гараараа даллаал, алга ташаал, цэцэг чулуудаал бүгд л ингээл инээмсэглсэн байдалтай ухтаж аваал. Харин хэнийг ухтаж авч яваа гэвэл нэг өөрийнхөө 2-3 дагуулыг авчирж ирж байгаа 65 нас хүрсэн өвгөн гэлэн санваартан Полано Карпиног хүлээж авч ирсэн. За Полано Карпино бол одоо папын загтал буюу Кумнон Солом хэмээхийн загтлыг авч явсан шүү дээ. Санаж байгаа бол 1245 оны Улаан өндөгний баярын өдөр. Тэ. Нилээн хурц үхтэй ингэж авч гараад за ингээд буцаж ирэхдээ эзэн хаан Гүйг хааны загтлыг Бургундийн Вант улсын одоо сууж байгаа Паплам 4-р Инокентэд гард болсон байна. Зорьсон ус бүтэмжтэй юу? Плано
хэмээн их пап асуухад бүтэмжтэй гин эцэг минь. За энэ шиж ядраа биз. Жаахан амраатах. Тэгээд миний өргөнд өрөөдөр би бүх ноёд ван гүн эрхэм дээцүүдийн бүгдийг цуглуулах болно. Бас мөн санварт нь мяндагтнуудыг цуглуулах болно. Ойлголоо гин эцэг минь. За ингээд амарч байх хугацаанд зайлуу хоол хүнс бүх юмыг бэлд бараг найрын ширээ зас түргэлцгээ. Бидэнд хамгийн хэрэгтэй мэдээллийг олж ирж байгаа шүү. Түргэл хэмээн 4-р Нокент тушаалаа буулгалаа. За 4-р Нокент папта одоо 4-р Нокент пап одоо ингээд хиний Карпинага хүлээж авч байгаа юм. За юу болов? Ямар улсууд байна? Татарууд гэж ямар хүмүүс байна? Тэд нэр татарууд биш юм байна. Монголчууд юм байна. Тийм нэртэй гэж юм уу? Тийм ээ, гигэн эцэг минь. Монгол гэдэг нэртэй. Маш том гүрэн байна. Биднүүсийн байгаа улсаас жилийн газартаа очдөг юм байна. Тийшээ очиход 1 жил, буцаад ирэхэд 1 жил шаарддаг юм байна. Маш хол, алс зүгт амьдарцгаад юм байна. Агуу их эзэн Чингис хэмээх нэгэн хаан энэ гүрнийг үндэслэж ертөнцийн өнцөг болон бүрэн рүү бүгднийг тэлсэн байна. Тэгээ түүний үр хүүхдүүд нь залгамжлан өргөжлүүлж байгаа юм байна. Ач нар нь ч гэсэн залгамжилж байгаа юм байна. Миний очиж бараалгасан хаан бол тэр агуу Чингис хааны ач байна. За тэд тэгвэл ямар зоригтой байна? Танд энэхүү загтлыг гардууллаа гигэн эцэг минь. Би замдаа задлж зурхалсангүй. Болохгүй. Та мэдж байгаа. Харин бид нар бол маш их ядаж цуцлаа. За яг ингэж хэлсэн байна. Загтал. За 2 цардмал цаас нийлүүлж хийсэн нийт 20 см өргөн 112 см урттай перс хэлээр тэгээд энэ юун хэлээр латин хэлээр ингээд битсэн ийм загтал байсан. За цаасны наасан одоо энэ уулзуур дээр нь болохоор зэрэг уулзуур дээр болон бичээсийн төгсгөлд нь их хааны тамгыг хоёрынтой тамгалсан байна. Ингээд ийм урт юм. За биелэж нэг 20 см өргөн одоо төсөөлөх нь шүү дээ. Багаангийн сурагчид нэг 20 см шугам кармалаа яваад байдаг да. Сүнхлээд явдаг. За өргөнөд ийм юм байна ч гэдэм үү. 112 см гэдэг чинь метр 12 см урт байх нь шүү дээ. Нилээ урт. Нилээ урт ингээд баг ингээд шалаар бараг явчих шахуу. Тим загтал болж тарах гээд байна шүү дээ. Энэ одоо их хааны загтал маань маш гоё нэг тим одоо давтагдшгүй хизээч муутахгүй гэмээр тим одоо бүтээгдэл одоо хуучилж ноорохгүй гэсэн тим материал нь одоо их сайн байсан байна л да. Европчууд ийм цаас ерөөсө харж байгаагүй шүү. Яг зөв. Одоо би бас яг энийг бас уншаад нэлээ гайхчихсан. Европчууд цаас харж байгаагүй. Тэрийг хараад туу ийм одоо цаас гэж бас байдгаа гэж бүр алмаачилсан гэж бас бичсэн байт юм бэлээ. Гэхдээ энийг би бас жоохон дэгстүүлсэн ч байж болно. Дэгстүүлээгүй байхаа. Цаасыг анх хятад үйлдвэрсэн үнэн. Анх гаргасан үнэн. Харин монголчууд өөрөмшүүлж дэлхийн эзэнт гүрэн болж байхдаа очиад хятадыг мэдлэлд оруулаад дайраал ингэ явж байхдаа алтан улсыг өөрийн мэдлэлд оруулсныхаа дараа цаас яаж хийдэг бараг ер нь дар яаж бүтээдэг тийм ээ дар одоо тэгээ буу энэ болгоныг л авч байгаа шүү дээ. Алтан улсаас авч суралцж байгаа шүү дээ. Сүн улсад бүртэл энэ цаасны том үйлдвэр байсан гэж яриад байгаа. Тэгж ярих юм бол тан улсын үе маш том бичгэргийн яамтай байсан гэж түүхэнд бичигдсэн байна. Инээс өмнө тан гүрний үед. Тэгэхээр Европуудын цаас гэж юм ингээ гайхад харж л дээ. За эн чи юу гэж чинь цаас вэ?
маш сайн бүр ямар сайн хийж бүтээгдсэн. За ингээд бүр 2 тамга. Орой дээр нэг тамга байгаа. Доор нэг уулзар дээр нэг бас нэг тамга байгаа шүү дээ. За энэ ямар учиртай юм бол? Нилээн гайхсан байна. За энэ захидлын судалгаа бүр гайхаад нөгөөдөг чинь алуу энийг хэлмэрчлээд. За ингээд одоо латин хэл дээр нэгэд гаргасан бол нөгөө Гүйг хааны захидлыг пап уншиж байгаа. Чи бурхан дээд тэнгэрийг яаж ялгаж байгаа юм бэ? Чи яах гэж намайг өөрийнхөө шашинд орж зүрхлэн гэж бодоов. Бурхан гэдгийг чи харсан уу? Чи дээд ертөнцийн эзэнд итгэдэг цорын ганц бурхан байдаг гэж надад хэлсэн авч. Чи тэрнтэйгээ өөрөө уулзаа юу? Уулзсан бол чамд юу гэж хэлж байгаа юм бэ? Чи яагаад өөрийгөө бусдаас дээгүүр тавина вэ? Чамд гэж хэлэхэд энэ ертөнцид цорын ганц агуу дээд тэнгэр гэж бий. Дээд тэнгэрийн хүсэл зорилгыг биелүүлэгчт нь бол гарцаагүй бид нар юм. Тиймээс чи биднэр дээр өөрөө дагаар ир. Албатуудаа дагуулж ирж миний өмнө 9 төмөрг. Тэр цагт би чамд ясаа гэж юу гэдгийг танилцуулах болно. Ясаа их засаг хуулийг яриад байна. Эсвэл ёст хууль гэдэг үгнээс гаралтай гэж яагаад одоо тайлбарлаж байгаа. Хэрхэн дээд тэнгэрийн зарлиг зөрчиж хэрхэн дээд тэнгэрийн зарлигийг дагж байгаагаа чи яаж мэдж байгаагаа надад тайлбарлах хэрэгтэй байна. Тийм учраас чиний хэлж байгаа бүхэн чинь тэнгэрийн сойрхлыг хүртсэн мэт бардам давлуун байх чинь хэрхэн өгүүлж байгаагаа чи яаж мэдж байгаа юм бэ? Тиймээс наран урах газраас наран шингэх газар хүртэл зөвхөн биднээ заяагдсан биелийн ертөнцийн цорын ганц агуу захирагч дээд тэнгэрийн зарлигийг биелүүлэгч хаан бүлгөө. Тиймээс чи надад дагаар ортгоо. Эсбөгөөс чиний хөв тавиланг би биш хэрхийг дээд тэнгэр мэднэ. За яг ингэж эхлэл. За ингээд папчи гэл одоо ингээд нэг захидал ирж байгаа шүү дээ. Тэгээ бодоод үзье л да. 112 см урттай 20 см өргөн цаасан дээр ямар их урт юм бичээ бол. Ямар их урт юм бичээ бол. Энэ бол зөвхөн эхлэл. Чи ингэж дээд тэнгэрийн бурхны хүү мүү гэдгээ яаж мэдж байгаа юм? Бурхан цорын ганц Иесусийн сургаал энэ төр гэдгийг чи яаж мэдээд байгаа юм бэ? Бурхнаа харсан юм уу хараагүй мухаа нэмэрч штэ. Харсан бол чи надтай нэг уулзуулаадах те өөрөө нэг чи яаж мэдж байгааг тайлбарлаж гэдэг юм уу? Иймэрхүү юм бол болсон. За энэ папын загтлыг бүгдээрээ гайхаад сэтгэл түгшин уншиж байлаа. Одоо папад ирсэн загтлыг. Плано. Чи өөр ямар нэг юм мэдж авсан уу? Тэд нар өөрсдийнхөө хүсэл зорилгыг бүгднгийн дээд тэнгэрийн даалгавраар биелүүлж явдаг гэж итгэдэг юм байлээ. Тиймээс тэд нар дээд тэнгэрээ шүтдэг. Цусаар цангасан онгон шүтэнтэй юм байлээ. Тэнд манай шашнууд байсан уу? Ер нь бүх шашныг хүлээж авдаг. Гэхдээ миний бараалгасан Гүйг хааны ээж Загалмайтны шашныг бол талархдаг, дэмждэг. Түүний төрсөн эцэг их хаан өгөөд Загалмайтны шашинд их таалал өгж исэн. Гүйг ер нь Загалмайтны шашинд ороход бэлэн байгаа юм шиг санагдсан. Гэхдээ Монголын эзэнт гүрэнд бүх шашин бүгд очиж байсан. Бүгд тэнцүү оршин тогтнож байсан. Русын вангууд мөн Мамлюк, Аббасид Аюбидийнхэн, Ислам Персийнхэн, Египтийн Мамлюкийнхэн бүгдээрээ тэнд очиж бараалхаж байсан шүү. Гэгээ эцэг минь. Тэгэхээр чи Татарын хааныг Загалмай шашинд оруулж чадсан уу? Би ятгсан. Гэхдээ
муу хариулт бол аваагүй. Энэ захлыг гардуулж өгсөн хаан их талархаж хүлээж авч ирсэн. Гэхдээ энэ хаан өөрийнхөө хатан ээжийн нөлөөнд их амархан ороод байгаа санагдсан шүү гэгээ эцэг минь. Ойлгомжтой. Цаашлын зорилго нь юу гэдгийг чи яаж мэдсэн бэ? Тэд нар энд ирнэ гэгээ эцэг минь. Тэд зүгээр л хаанаа сонгож чадахгүй буцаж явсан байна. Балгаар, Пош, Бахэм зэрэг улсуудыг цусан далаад живүүлээд ариун Ром руу халдаж байх яг тэр үед миний бараалгасан хааны төрсөн эцэг тэнгэр талсан байлээ. Тэр бол агуу хаан байж өгөөдөө гэдэг байсан юм байлээ. Ингээд шинэ хаанаа сонгох гэж л буццсан. Тэд нар дотоодын хуйлдаа удаан үргэлжлэхгүй байх. Гэхдээ бид нар 5 жил хүлээсэн шүү дээ. Нийт ярих юм бол 6 жил хүлээж байна. Тийм ээ. Тэр нэгдсэн хаан гарч ирнэ. Тэр хаан энд ирнэ. Бүх зарал майтнуудыг бүгднгийн дайлаар мордно. Тэд нар ихгүй биш ирнэ. Гэхдээ хизээ гэдэг юм мэддэггүй. Цаг хугацааны л асуудал байна. Зүйтэй. Тэднийг ирэхээс яаж хамгаалах вэ? Плано. Тэр өөрийнхөө бас төрөл төрөсөд нэгтэй тун ойрын ах дүүтэйгээ их муу. Түүнийг бат гэдэг. Бид нар монголчуудаас давуу юм бол байхгүй. Тэдний морь хурдан. Тэдний зэвсэг сайн. Тэд нар хамгийн шинжилсэн зэвсгээр байлддаг, зэвсгийг маш сайн шинжилдэг. Тэднийг зогсооно гэдэг бол далайн үерийг зогсоохтой л адил. Тэднийд бид нар торгооч чадахгүй. Маш сайн зэвсэгтэй, маш сайн бэлтгэгдсэн дайчтай. Гинт хүрээд ирэх юм бол шуурал, арчаал, арилгаал алга болгодог. Яг л далайн шуурга мэт. Харин тэдний давлгаа, довтлохыг зогсоохын тулд нэг арга байна. Бат гэдэг хүн байгаа. Тэр одоо ижил мөрөнд байгаа. Сарай гэдэг хотод. Хар хорин нийслэл рүүгээ явахгүй удаан байлгасныг ботход хар хоримд хаан ширээнд суусан гүйхтэйгээ таардаггүй бололтой. Батгүйг хоёрыг хэдий ч нэ сайн муудалцуулах тусам тэд нэр энд ирэхгүй. Тэд Европод ирэхгүй. Баттэйгээд ойрхон байгаа юу? Тийм ээ, ойрхон. Карпатын нуруу даваа цаашаа байгаа. Сарай оттойгоо гэлөө. Тийм ээ. Тэр чинь хин бэ? Эзэн Чингис хааны ууган хүүгийнх нь хүү. Аахан дүүсийн дотоодын асуудал бол та. Нүүдэлчдийн зам. Хоорондоо мөчөрхөж мууддаг, хүчин тэнцгээрээ илүү гарах гэж оролддог зам байгаа. Баттай ямар нэгэн байдлаар яаж холбогдох бол тэр амархан. Би 2 удаа Батд очиж Батын өргөнд очиж Бат хаантай уулзч байлаа. Маш догшин, маш ширүүн. Холыг харсан бодолтой мөртлөө их царайлаг хаан хөвлөө. За ойлгомжтой. Тэгвэл Батын талаар өшөө сайн судалгаа явуулъя. Чамаас нэг юм асууя. Престер Жонтой уулзсан уу? Би хайсан. Хайгаад тэнд байх хугацаанд нэлээд их хайсан гэгээ эцэг минь. Уулзч чадсангүй. Яагаад тэр вүлээ? Олоогүй мө? Миний сонслохын их олон хүнээс Престер Жон хаана гэж асуухад надад хариу дөрвтэй хариу өгөхгүй өөдөөс гайхаад байсан. Престер Жон хин юм бэ гэж өөдөөс асууж исэн зөндөөл байсан. Би таамаглахдаа би энэ таамагндаа ч хүртэл итгэлтэй байна гэгээ эцэг минь. Энтэг рүү явцсан байлээ. Би тэгээд Престер Жоны хойноос энтэг явуултаа биш. Хааны заргийг аваад танд даруй ирсэн маань. Ойлголоо. Чи маш хэрэгтэй мэд авчирлаа. Ядаж ганцхан ч гэсэн сул тал байгаа юу? Татаруудад, монголчуудад.
Морин л бидний мордос жижиг. Арай намхан. Өөр сул тал байхгүй. Гэгээцэг. За яг ингэж хэлсэн. Бас Карпини нэг юмыг онцлсан бид нөгөө Монголд бас бид нартай адилхан загалмайтны шишинтэй хүмүүс байдаг мөртлөө баптиз авдаг юм байна гэдэг. Гэ баптиз авдаг. За ер нь бол Карпини яг энэ үед бас нэг юмыг хэлж исэн. Бүх шашны санваартан мяндагтан тэргүүнүүд энэ хааны ордны ойролцоо сүм хийдэ барьцсан байсан. Тэгээд бүгдээрээ ээлжилж хаанд очиж бараалхсныхаа дараа хоорондоо бас ном хэлцэж маргалдана. Тэр оройн хоорондоо мөрийцж жагаад архиудаг гэж нэг яриад байсан л да. Тэгэхээр энэ шашны эрхчлөө бас арай ийм эрхчлөө бас байсан уу? Бас тэгэхээр Монголын энэ эзэнт гүрний үед бас ер нь шашны эрхчлөө бол ламнараа хүртэл архитуулж исэн байх нь шүү дээ. Бас яадагчгүй байсан байх нь шүү дээ. Их олон мэдээ бол ингэж өгсөн. Полоно Карпини Historia Mongolorum хэмээх бүтээлээ туурвсан утгагүй. Монголчуудын түүх гэдэг бүтээлийг туурвсан. За энэ номыг бол одоо энэ манай энэ ашигласан ном гэдэг дээр одоо харуулах бах. За тэгээ дараад нь Liber Tartarum гэдэг номыг бичсэн. Татаруудын одоо түүх, татаруудын тухай өгүүлэх юм ч гэдэг юм уу. За ийм хоёр номыг одоо татарын газар нутаг дээр буюу Монголын газар нутаг дээр байж байхдаа Ромын папын одоо зараалга Полоно Карпини бол бичсэн байгаа юм. Нөгөө талаараа бас энэ Ромын папын тагнуул шүү дээ. Татаруудын талаар ер нь маш их судалгаа одоо гаргаж ирсэн гэсэн үг. Франкийн хаан тус Парис хот эзэн хаан 9-р Луигийн ордон. Би Бургундд очсон Карпинигийн талаар сонссон. Би өөрөө бас тэнд байсан. Татаруудын талаар юу гэж хэлснийг. Карпини тийм мэдээлэл авчирж ирсэн нь маш зөв боловч Европуудад хамгийн хэрэгтэй мэдээллийг авчирсан боловч өшөө цаашаа над нэг мэдх юм хэрэгтэй байна. Юу тэрв? Би бас монголчууд руу илчээ болно. Миний итгэлт хүн одоо байх хэрэгтэй. Би тэр хүнийг Лонжумогийн Андрей гэж бодож байна. Андрей де Лонжумо Луи хааны бас л итгэмжлэгдсэн санваартан. Андрей дууд. Ойлголоо. Гигэнд эцээ. Гигэнд эзэн хаан дуудсан уу? Тэгсэ. Карпини талаар чи юм сонссон уу? Би тэнд байгаагүй, та тэнд байсан. Та илүү сайн сонссон биз? Харин би дараад нь юу ярьсан задарч ярьсан яриаг л сонссон да. Би жамдыг даалгавар өгнө. Карпинигаас илүү мэдээлэл цуглуулах хэрэгтэй байна. Карпинигийн мэдээлэл бол хангалттай ч гэсэн би илүү мэдээлэл цуглуулах хэрэгтэй байна. Болж игүүл. Чи тэр хааныг нь өөрийнхөө шашиндаа эсвэлж хэрэгтэй байна. Гүйх гэсэн баха. Тийм ээ. Гүйхч вэ, биш ч вэ. Хин гэж хаан гарч ирсэн хамаагүй. Бидэнд одоо хамгийн том тайсан бол исламчууд болчиход байна. Монголчууд эрхийн үед бол эрхэл баг. Гэхдээ би Баттай бас илч довтлохыг гэж бодоод л байна. Хамгийн түрүүнд би чамайг ямар ч байсан Монголын нийслэл хар ором руу явуулна. Чи тийш очно. Чи миний загтлыг өргөж өгөх болно. Хэрвээ энэ загтлыг өргөж өгөөд миний даалгаврыг бүрэн биелүүлж чадахгүй болвол бид ярээрээ. Өчүүхэндүүдийн алдаа гаргаад ирэх юм бол толгойгүй болно гэж мэдэрээ. Ойлголоо. Эзэн хаанд минь. Өөрийнхөө итгэмжлэгдсэн шавнараа дагуулад морд
Роми Папдын талаар бити мэдгдэл. Дамжуулчаарай. Бас бити үнэр авчаарай. Би чамд бас нэг найдвар тавиад байгаа шалтгаан нь чи чинь бас өмнө нь Роми Папын зараалаар талнууд өрөө явж исэн биз дээ. Би чамайг Карпинета мөр зэрэгцэж дагалдаж явж ирсний чи мэднэ. Одоо чи миний тушаалаар явах бол мэдв. Стивен яагаад яваагүй юм цаашаа? Би энэ муудад коньяк түлтсэн юм аа. Тийм болохоор зэрэг Бохомийн хаан 1-р Венцеслав Бенедикт Полак гэдэг Пошийн рус хэл мэддэг хүнийг хамт явуулсан юм. Энэ удаа ямар ч цаад гарсан гэсэн халаас илгээ хийж болохгүй. Монголын хаан дээр очиорой. Энэ захлыг өгөрөө. Ойлголоо. Агуу эзэн минь. Андре де Лонгжумо буюу Лонгжумогийн Андре 9-р Луигийн элч. Загтлыг аван тал нутаг руу явах нь тэр. За энэ Европод бас нэг юм үйл явдал болоод эхэллээ. Нэгдсэн нэг л ойлголт байна. Шашиндаал оруулчих гэсэн л нэг тийм зориг эднэрийн дунд байгаад байгаа болол та. Хэрвээ монголчуудыг шашиндаа оруулах чадах юм бол дараагийн загалмайтны дайнд их хэрэг болно гэдэг мэдж байгаа тий. Загалмайтны нэрийн өмнөөс гэж байгаа теста нэрээ дайснаа бол яавал яан штэ. За энэ би энэ дээр одоо бас дүгнэхэд маш том төв алгасан их гүрний статустай хэмжээний хоёр өөр ертөнцийн дипломат харилцааг 13% монголчууд хийжсэн шүү. Тэр дипломат энэ олон улсын харилцаан дээр одоо дипломатчдын түүх мөх эртний одоо энэ Европоос гаралцаад болоороо. За уучлаарай энэ Монгол гэдэг бидний үг дээдс. Монгол хэмээхийн агуу үндэстэн чинь 800 жилийн өмнө дэлхийг айлгаж явахдаа бас дэлхийн маш том соёлтой томоохон одоо улс төрийн соёл гэдэг юм чинь бас гаргаж ирж ирсэн. Илч солилт чинь гэж байгаа байхгүй. Энэ чинь бас аюулгүй том штэ. Илчийг алууд яах вэ? Байлтгал болно. Чинь энэс чинь өмнө ер нь баг энэс ч хойш бах. Биенийхээ элчнэрээ унтуулчаад байдаг тал бас их байсан шүү. Орчин цагийн дипломат ажиллагаанд бол яг энэ монголчуудын практик бол яг хэлбэрлэлтгүй хэрэгжиж байгаа л да. Тий. Элчийн аюулгүй байдал, элчийн эрх ям дарах эрх асуудал бол Монголоос ихтэй гэдэг байгаа шүү. Тий, Монголоос ихтэй. Тий. Роми Папын зарлаг. Палано Карпиник. Тэр Кантибарын тэргүүн цогчин дугны одоо тий катедралын сүм хийдийн тэргүүн болгох тийм одоо зарлаг одоо буулгачл байгаа л да. За энэ далмацд байдаг. Ийшээгээ одоо тэргүүн хам болороо гэсэн. Гэхдээ яаж юм? Татаруудын талаар бол буюу одоо энэ монголчуудын талаар маш үнэтэй мэдээ авчиж өгсөн гэж 4-р Инокинд бол үнэлсэн байна. Хэдхэн сарын дараа Бургундд нэгэн илчирчээ. За чи яагаад ганцаараа ярив? Юу болов? Гэгээ эцэг минь. Тэр мөө буруу номтон чинь миний дагалдаж авсан хоёрын нэгийг нарсын өвчөд нөгөөдхийн брэдсэн. Тэд намайг хорж яагаад явууллаа. Хин тэгээ хаана нь? Би хаан дээр ноцсонгүй. Баруун хязгарын жанжин дээр очсон. Тэгэд яагаад чиний хоёр дагуулыг алаад чамааг явуулдаг үлээ Анселем? Юу болсон юм? Би таныг цорын ганц агуу ертөнцийн эзний сургаалыг түгээгч гэж хэлсэн. Тэгсэн чинь хүндэтгсэнгүүгээд байраа мэдсэнгүүгээд хатуу шийтгэл оноолсон. Хин гэдэг хүн юм? Байж өгдөг хүн. Тэ ямар загтал авчирсан? Ямар хариу авчирсан? Танд энэ хариу өгсөн. Оо папа, одоо нөгөө нэг загтал чинь ирж байгаа. Чи
хитрхи их бардам очиж монголчуудын уурыг хүргэсэн байна. Эндээс гар. Саяын энэ загтал биш үү? За энэ одоо Гуйг ханаас ирсэн загтал те. Одоо би хэллээ ш 20 см урттай биш 20 см өргөнтэй гэл одоо ярьлаа ш те. 110 см урттай гэдээ ингээд ярьлаа. Бүгдээрээ Ватиканы номын санд хадгалагдаж байгаа. Хожим нь Францын судлаач нар, Италийн судлаач нар энэ Ватиканы номын санд том судалгаа хийж байхдаа энийг мэдэж авсан л да. Тэгэхээр энэ манай Монголын тал нутагт юм үлдээгүй харин гадаадд үлдчихэд байгаа юм л да. Хийж байсан бүх юм нь гадаадд үлдчихэд байгаа юм. Монголын эзэнт гүрний гадна яг ийм зүйл болж байтал нөгөө Гуйгэд хаана байхгүй болчихсон байлаа. Агуул хамиш. Хар хормот. За ямар ч лээсэн. Одоо Батын талынхнаас болгоомжлохгүй болохгүй юм байна. Би өөрийнхөө хүү нагуу эсвэл хожааг хаан ширэнд суулгах санаатай. Гэвч нас нь бас залуу байдаг. Нагуу, хожаа, хөхөө 3 хүүтэй. Гуйг хааны 3 хүү. Би та гурын нэгийг дэмжмээр байна. Ээж минь наад хаан ширээний муухай шунал эрх мэдэл харилцсан энэ юмд чи бид оролцохгүй. Өөрөөсдийнхөө гэсэн албатаа захираад явж исэн надад хамгийн одоо хэрэгтэй байна. Би лав над хаан ширээний хутгалтанд ч оролцохгүй. Хаан болох ёстой хүн л болдог юм баг үз. Хаан болно гэдэг чинь ээж минь төөрхтөө хүн болдог юм. Тэрнээс биш шууд алтан ургих гээд бүгд болдгүй юм. Хин нэг нь хаан болох төөрг заяатай байдаг юм. Тиймээс дахиж бид нар ер наад хаан ширээний чинь тэмцэлтэнд оролцдогчгүй. Нагуу ингэж хэлжээ. За тэгээд энэ хожаа бас яг тэгж бас хэлсэн. Хөхөөч бас мөн ах нартайгаа адилхан бодолтой байна гэсэн. За ингэснээр төрийн хэргийг ганцаархнаа хамаарахаас өөр аргагүй болчиход байлаа. Агуул хамиш ямар ч л байсан өөрийнхөө одоо үнэнч хүмүүсээ цуглуулах хэрэгтэй болж байлаа. Ишгэн хөл нуурын хойд хэсэг. Батын асар. Гуйг тэнгэр талчив. Тэгсэн. За. Одоо тэгээд нөгөө нэг ширмэн нь болно үз. Ямар ч лээс их хаан гэрээссэн багч үлээ. Хэрвээ болгохгүй байл яах вэ? Бат эзэнт минь. Байдлыг харъя. Ямар ч лээсэн энэ доргон шиг амтан бол биш ээ. Дөргөн шиг биш гэж байгаа. Энэ оогуул хамын шиг дөргөн шиг хүн биш гэж байгаа. Энэ дөргөн шиг хүн бол ямар ч хэсэн гарч ирэхгүй биз. Оогуулыг би мэднэ. Бас гадарлана. Дөргөний хэмжээнд очихгүй. Гэхдээ ямар хөө байдалтайг нь харъя. Бат эзэнтэй. Дорн зүгээс их цэрэгтэй хүмүүс ирж байна. Гэхдээ бидний зэргийг бодвол их бага бол та. Оруулаад. Яагаад бүгдээрээ нүрээ хаацгаацсан юм? Наад нүрээ хаасан бүтээлг авцгаа. Сорхот нэрч. За, сорхот нэрч. Бата. Агуул хамш Монголын төрийг одоо авлаа. Энэ цаашаага бидэнд галтай. Чамд чалтай. Би ингээд өөрийнхөө хүүхдүүдийг болон албатуудыг дагуулад ирлээ. Мөнх. Чи миний хажууд бай. Ойлголоо. Харин сорхогднахт нь би танд нэг даалгавар өгье. Таныг оогуул яач чадахгүй. Ямар дөргөн биш. Яач чадахгүй. Дөргөн таны жаахан сандрасан байх. Харин оогуул бол яасан ч чадахгүй. Тиймээс та өөрийнхөө мэдлийн газрыг, өөрт оногдсон газрыг хүчрхэг болгоод
улам хүчээ зузаалаад байж бай. Та миний ард тал болох болно шүү. Тэртээ тэргүй миний ах орд Сибирээс ирж байгаа. Тэр хөлгөний талынхан болон ансрын талынхандаа нийлцсэн. Хурж ирж байгаа. Та хэрлэн гол дээр очино. Ингээ та хэрлэн голын айс ав газар болон орхон голын айс ав газар бүгднгийн өөрийн харьяанд орвол тэд нар танд тусалах болно. Тэд нар таныг хамгаалах болно. Би танд 50 зэрэг гаргаж өгье. Амраад яв. Таны хамгаалтанд харин мөнхийг би хажуудаа байлгаж ирсэн дээр. Хэрвээ та надад анхааруулаагүй бол би гүйгийн зангад орчих гээд байсан юм. Тэгэхээр урдаас анхааруулж миний амийг аварсанд танд би гүнээ талархаж байна. Сархтнагч. Чи мөнхийг өргөмжилчих. Би чамаас үнийг л гоё. Тэртээ тэргүй өвгөн эцгийг чинь гэрээсж үлдсэн газар чамд хангалттай байгаа. Тэр талаар би бодож байгаа. Санаа зовлтгүй. Амраад явцгаа. Мөнх. Чи өөрийнхөө асраа бариад надтай зэрэгцээд байж гараа. Чамтай дараа уулзах юм байгаа. Би дүүнэрээ яах вэ? Чиний дүүнэр ээжтэй чинь зүг явна. Ишин хөл нуурын хаад хэсэгт бат. Одоо энэ сорхогдны талынхан чинь батын талын одоо баттай уулзж байгаа. 1248 оны намар. Сүүл сар. Одоогийн туул голын хүү. Би олон жил Монголын төрийг барьж явлаа. Зүтгэж явлаа. Монголын төрд би 4 хааны нүүр үзлээ. Одоо л нэг насны эцэст малын бараа харъя. Их жанжаа. Та одоо үүнээс хаш Монголын төрлөө зүтгэхгүй мүү? Батад хангалттай сургасан. Бат цаашаага бүгдийг зална үз. Энэ бат болон мөнх энэ толоогийн хөөхтүүд байгаа цагт алцахгүй үз. Өгөөдөө цагаадаагийнхэн ч дээ бас л эцүүл байна. Гэхдээ би одоо нас дээр гарлаа шүү дээ. Сүбэдэ жанжин туул голын хөвөнө. Агуул хамиш хатнаас чөлөө одоо ингээд төрөөс цэргийн алднаас болио гэд. Одоо ингээд гарч байгаа юм. За Сүбэдэ гэдэг чинь ямар хөө хүн бэлээ чи ирэх биш мэдж байгаа. За ер нь Сүбэдэ гэж ер нь ямар хүн бэ? Ер нь бол их жанжин Сүбэдэгийн талаар одоо мэдхгүй хүн байхгүй. Гэхдээ хамгийн гол нь чиний нэг асуугаад байсан юм биш юм аа. Тийм шүү дээ. Хэд наслээ чи асуугаад байгаа юм. 4 хааны нүү, 4 төрийн нүүрийг үзнэ гэдэг ч тоо. За тэгсэн энэ үнэ. Сүбэдэ Чингис хааны нүүрийг үзнэ үү? Тийм. Толоогийнхыг үзнэ үү? Өгөөдөгийнхнийг, гүйгийнхийг. 4 хаан богоц. Нэг Чингис хаан төр нэг Чингис хаан Тэнгэр тайсны дараа төр зүр толоо Монголын хаан байсан шүү дээ. Тэгээ дараад нөгөөдөд өгч ирсэн. Тэгэхээр энэ Сүбэдэгийн гэр бүл нь бол одоо яг шулуух хэлэхэд бол өөрийнх нь хүү бол гэхдээ ахыг нь зилмээ гэдэг гэл яриад байна. За Сүбэдэ зилмээр ах トゥ инээ тэрэг зөндөө. За энэ маргаануудыг одоо байлээ. Тэ бэ? Тийм ч байсан болно. Харин Сүбэдэ Баатар хөхөөч Урайхада төмөр бухаа гэдэг 3 хүүтэй байсан. За энэ бол Иван улсын сударт одоо байгаа. Гэхдээ ганцхан Урайхадагийн одоо төлхөө битсэн байна. Сүбэдэгийн одоо хүүлдэ Урайхада. Сүбэдэ жанжиныг бол ер нь түүхч Насан Батбай бол ер нь 73 наслсан гэж одоо гаргаж ирж байна. За Сүбэдэ өмнөд хятадын Тэнгисээс одоо сүн ус руу хүртэл дайрсан хүн шүү дээ. Янжао, Сүжао эднүсийг эзэлчээд байж хахад нь Гүйг хаан тэнгэр талаад буцчихлаа шүү дээ. Адриатын тэнгис хүртэл Сибирээс Тайландын хил хүртэл газар нутгийг хөндлөн гултуулсан 40 үндэстнийг номхотхон их баг 60 хамгийн их 20 их тулдаанд оролцсон. Баг 60 тулдаанд орсон ямагт дийлсээр ирсэн. Түүхэнд нийт 65 их
том тулалдаан хийхдээ ганц ялагдаагүй жанжин. За энэ 65-0 болсон энэ жанжинтай хинч маргахгүй. Дэлхийн бүх эзэнт гүрний цэргийн сургуулийнхан Батлан хамгаалахын яамныхан бүр Орос, Хятад, Америк, Англи гэдээ явах юм бол дэлхийн бүх эзэнт гүрэн Сүбэдийн тактикийг одоо болтол судалдаг. Сүбэдэ жанжин бүр судлал хүрээлэн гэж хүртэл байдаг. За ийм жанжин зөвхөн Монголоос гарсан. За нэрэ тэр Наполеоныг жоохон дөхөх гэж л очих байх өөртөө. Сүбэдэтэй бол. За энэ Сүбэдэгийн ялалт яагаад ялаад байдаг байсан? Яагаад бусад ус үндэстнийг домогтдог байсан бэ гэвэл Сүбэдэ бас нэгдүгээр тагнуулын албаны хүн. Тагнуулыг гэсэн мундаг хийн. Хоёрдугаарт хаанд нөлөөлж чадчихсныг утгах юм бол дипломат албатай. Дипломат албыг маш сайн хийдэг. Бас өөр мундаг том дипломат ч юм байсан. Цэргийн жанжин Сүбэдэ бол. За Сүбэдэ Баатар бол шулуухан хэлэхэд ялгуусан амжилтыг нь жагсаалт нүртэл байдаг. 1210 онд Алтан улсын нийслэл Жундууд том ялт байгуулсан. 1211 он Алтан улсын Леонинд том ялт байгуулсан. 1214 онд Чуугалд, 1220 онд Сартуулын нийслэл Бухарт маш том ялт байгуулсан. 1221 онд Гүржийн нийслэл Тбилист, 1223 онд Калка голын Хөвөнд, 1227 онд Тангуудын Ниншад, 1232 онд Алдан улсын өмнөд нийслэл Кайфанд, 1237 онд Ижил мөрний Булгарт, 1238 онд Москва, 1240 он Киевт, 1240 онд Шая голын тулдаанд. За тэгэхэд 1241 онд Будапешт. За тэгэхэд Мохигийн тулдаан гэд ингээд явал маш их том тулдаан байгаа. 1210-аас 1234 онд Сүбэдэ Баатар монголчуудын их тайны 3 фронт дээр цохилтын гол чиглэл буюу хамгийн халуун цэг дээр үргэлж томилогдож 33 жилийн хугацаанд бараг ирнэ 40 мянган километрийг зам туулан Сартуул, Тангууд, Алдан улсыг эзлэх төлөвлөгөөг боловсруулсан гардан хэрэгжүүлж Бухараас Каспийн тэнгисийг хүртэл 7000 км газар тандалт судалгаа тагнуул хийж явсаар газар бүртээ ялалт байгуулж байсан байна. За ингээд түүхч Насанбатхай бол ер нь Сүбэдэ Баатарыг 73 наслсан. 1175 онд төрсөн гэж одоо хэлж байгаа юм л да. За энэ одоо 1248 онд 1175 онд төрөөд тэгээд 1248 онд тэнгэр таллаа 73 наслсан. Оросын түүхч бол үгүй 90-с наслсан. Батхааны хажууд бол хамгийн их сурган хүмүүжүүлж бүх цэргийн эрдэм төр барих ухааныг нь зааж зөвлөсөн мөн дипломат арга зүй улс төрийн талаар бүгдийг зөвлөсөн болохоор Сүбэдэг бол ер нь байлгасаар л байсан гэж ярьсан байна. Гэхдээ Сүбэдэ хэмээх агуу жанжтай бат үргэлж зөвлөгөө авдаг мөртлөө Русын вангуудаас бас жоохон нууцсан маш тусгай хоорондоо хоёулаа ярилцдаг байсан болохоор тэнгэр талцсан ч гэсэн нөгөө русчууд нь Сүбэдэ амьд байгаа гэж бодоод байсан ч байж болно. Ийм агуу жанжин Европ руу одоо Аз руу явж штэ. Алтан улс мус одоо Тангууд мангууд те за ингээ явлаа. Тайландын хил хүртэл явлаа штэ. За тэгээ дараад нь яаж ийн? Сүн ус руу явлаа. Европ руу явлаа юм даялсан ийм. За ийм жанжин дэлхийд ганц байгаа шүү. Дэлхийд ганц байгаа. Энэ хүн бол Монгол жанжин. Энэ хүн бол Чингис хааны 9 өрлөгийн нэг. 4 хошооч баатрын нэг. 4 төрийн багныг түшилцэж 4 хааны нүрийг харсан агуу жанжин. Энтэй хин ч алдаргав яг юм бол ацалтахгүй. Ёстой жанжтын жанжин number 1 гэж хэлэх гэж байгаа бол би Сүбэдэг л гэж хэлнэ. Өөрийнхөө Монголын жанжныг магтаал бусад жанжин ч гэсэн байгаа шүү гэж ярьж болно. Гэхдээ байгуулсан гавьяаг нь би сайн хэллээ шүү дээ. Ийм алдартай гавьяа байгуулсан 65-0 хүнтэй одоо ер нь марах хүн байна уу? Байхгүй. За тэгэхээр яаж ийн 1248 оны намрын сүүл сараар Сүбэдэ жанжин жирийн л малаа маллаж туулголын хөвөнөө нутагшиж байгаад тэнгэр талсан байна. Гайхалтай. Ер нь Сүбэдэ жанжны түүх байгуулсан гавьяаг нь бол ер нь дэлхийн олон улс орны жанжид одоо батлан хамгаалахын салбар бол
нэрээ судалт юм байлээ. Маш нарийн судалгаа хийсэн юм байлээ. За тэгэхээр энэ одоо гайхалтай хүний талаар бас ярьж өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд энэ он цаг дээр нь яг Сүбэдэ бас Женжин бас тэнгэр талж байгаа юм. Тэгж таарсан байна те. За тийм байна. За ингээд ямар ч үсэн байдлаар Монголын төв ингэж гайхалтай ярьж өгж байгаа судлаач Бэлгэнд маш их баярлалаа. За энэ удаагийн дугаараа энэ хүрээд төр завсарлаа. Үзэж та бүхэнтэйгээ дараагийн дугаараар иргэ уулзлаа. Баяртай.